Сайн бацгаана уу? Энэ удаагийн бичлэгтээ бүх цаг үеийн шилдэг аним гэсэн цолыг эзэмшдэг. Цол метал алхимж ахын төс анимын яригдаагүй түүх, зохиолчийн хүндхэн амьдрал далд дутгах санааны талаар ярилцгаолна. Уг аним нь нэмэх 17 насны англиалтай гэдгийг сануулгын зүг байх. Үйл явдлын талаар товчхон төрдвөл алхим гэх зүйл оршин байдаг дайн дажинтай ертөнцийн хаан ихтэй нэгэн байшинд ах トゥ Элрик хориотой зүйлийг хийсэн. Хүний хувиргалт. Өвчнөр өөд болсон ээжтэйгээ дахиад хамт байхыг л хүссэн. Цайлган зангаасаа болж хориотой алхимыг хэрэглэн дүү Альфонс нь бүтэн биеэ алдаж томох Эдвард харин нэг хөлнийхөө оронд үнэн гэж нэрлэгдэх агуу их мэдлэгийн багахан хэсгээр солилцоо хийсэн байдаг. Хөлийг минь ав, эсвэл гар, эсвэл зүрх байсан ч хамаагүй бяцхан дүүгмэл буцааж өг гэж хэлээд дүүгийнхээ сүнсийг төмөр хоёрын дотор тамгаснаар Элрикийн ах トゥ өөрсдийн биеэ олж авах аялалдаа гарах болно. Алхим гэдэг нь хүн ямар нэгэн зүйлийн дотоод бүтцийг нь ойлгож түүнийгээ задлсныхаа дараа дахин бүтээдэг шинжлэх ухааныг хэлдэг юм байна. Гэхдээ оргүй хоосноос альва зүйлийг үүсгэн бүтээх боломжгүй. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа бол түүнтэй тэнцэх үнцэнтэй зүйлийг золиослох ёстой. Энэ бол алхимын үндсэн хууль бөгөөд өөрөөр тэнцвэр солилцооны хуульч гэж нэрлэдэг. Алхимж ахын төс анимын зохиолч Хиромо Аракавагийн ижил нэрт манга зохиолоос бүтсэн бөгөөд үүнийхээ өмнө тэрээр өөр нэгэн манга зохиолдоо зориулан гүн ухаанчийн чулууны талаар судалж исэн байна. Судалгааныхаа явцад алхим гэж нэрлэгдэх зүйлийн гайхамшигыг мэдэрч алхимыг илүү гүн судлах тусам философи талаасаа төдий чинээ энэ нь сонирхолтой болсоор байсан гин. Тиймдээ ч энэ нь цол метал алхимчийг бүтээх суурь нь болсон юм а гэжээ. Зохиолчийн жинхэнэ нэр нь үнэндээ Хиромо биш, Хироми Аракава бөгөөд эмэгтэй хүн гендерийн ялгаанаас болоод түүний бүтээлийг сонирхохгүй байх вэ гэж эрэгтэй нэрээр анх мангагаа нийтэлж байсан байна. Манганы нэмэлт хэсгүүд дээр Аракава өөрийгөө нүдний шил зүүсэн үнэгээр дүрсэлж фенотиптэйгээ харилцах дуртай. Энэ нь түүний бага нас сүүний чиглэлийн фермд ажиллаж өссөнтэй холбоотой гин. Аним дээрх гүн ухаанчийн чулуу нь өмнө нь дурдсан тэнцвэр солилцооны хуулийг хазаалгаж байж боломгүй зүйлийг бүтээх боломжийг олгодог. Асар их хүч мөнхийн амьдрал зэргээр үүнийг зохиол дээрээ харуулсан байдаг. Тэгвэл жинхэнэ амьдрал дээр энэхүү гүн ухаанчийн чулууны тухай домгоор бол төмрийг алт болгож хувиргадаг үхлийн ирмэгт байсан хүнийг авардаг гэх мэтчлэн гардаг. Исаак Ньютоны хүртэл энэхүү чулууг гаргаж авах гэж байсан гар бичмэл нь байд юм байна. Аракавагийн үзэгчдээсээ хамгийн их өршөөл ирдэг зүйл бол түүний панцтай зураг зохиолын хамгийн ихний бүлэг дээр оруулсантай холбоотой гэнэ. Аним дээр арьс өнгөний ялгарлалт, хүчирхийлэл, дайн дажныг детальчлан сэтгэл үлдэхээр дүрсэлсэн байдаг. Үүний учир нь Аракава жинхэнэ амьдрал дээр яг ийм асуудалтай нүүр тулсан хүмүүстэй ярилцлага хийж тэдгээр хүмүүсийн туршлагыг шингээсэн гэжээ. Зохиолч Аракавагийн зураг хамгийн амархан бөгөөд дуртай дүр нь Алекс Армстронг бөгөөд учир нь байнга л дээгүүрээ нүцгэн явж байдаг дүрм товц зурснаас булчин зурсан нь илүү гоё байдаг гин. Зохиол дээрх ертөнцийг Аракава өөрийнхөө амьдралаас багахан сэтвэлсэн бөгөөд улаан нүдээр алдартай ийш бол хүмүүсийг өөрийн төрөлх нутаг болох Хоккайдогийн уугуул иргэд болох Айно хүмүүсээс сэтвэлжээ. Японы эзэнт гүрэн Айно хүмүүсийн хооронд томоохон мөргөлдөөн өрнөж Айночуудад шудраг бус дээрэнгүү ханддаг байсан бөгөөд 14-р зууны үед том цар хүрээг хамарсан алан хядлагад өртөж байжээ. Үүнийг ийш балын дайнаар харуулахыг хүссэн байна. Аним нь хоёр хувилбартай бөгөөд 2003 онд цол метал алхимч нэртэй гарч байсан бол сүүлд 2009 онд бүтээгдсэн нь цол метал алхимч ахын дүүс нэртэй. 2003 оны Альфонсод дуу оруулсан Aaron Dismick нь 2009 оны Альфонсод дуу оруулах ёстой байсан ч шилжилтийн насны өөрчлөлтөөс болоод хоолойнд бүдэрч ажиллаа алдсан гин. Гэхдээ санаа зовлтгүй Aaron Dismick нь Ван Хохенхаймын залуу насны дүрд дуу оруулсан байна. Аним дээрх Альфонсийн хоолойнд ямар нэгэн тусгай эффект ашиглаагүй бөгөөд илүү үнэмшилтэй байлгахын тулд дуу оруулагч нь микрофоныхоо ард төмөр аяг барьж байгаад дуу оруулсан гин. 2009 оны хувилбарт Мэс Хьюсийн уншиж буй сониг анзаарвал Родни Кинг мөн 1992 он 4 саяын 29 гэх мэт түлхүүр үгс гардаг бөгөөд жинхэнэ амьдрал дээр уг өдөр Лос Анжелес хотод Родни Кинг нэртэй хүнтэй нэгэн цагдаагийн ажилтан зүй бус харьцсан учраас үүдсэн иргэдийн бослого гарч исэн байна. Хэрвээ та бүхэн анзаарч байсан бол манга болон аним дээрээ цагаан хослолтой сахалтай нэгэн залуу үе үе гарч ирдэг. Гэхдээ энэ дүр нь зохиолтой ямар ч холбоогүй Easter egg дүр юм. One Piece-ээр бол Panda Man л гэсэн үг. Хүсэл тачаалын нүглийг илэрхийлсэн Chimera Last нь үнэндээ Mustang-тай гэрэлсэн. Гэхдээ жинхэнэ амьдрал дээр л дээ. Тэдний англи хэл дээрх дуу оруулагч нар нь хоорондоо гэрэлсэн. Mustang-ийн хувиргалтын тойрог нь гөрвлийг дүрсэлсэн байдаг бөгөөд үүний учир нь эртний грекийн домогт гөрвлийг галын элементийн амтан гэж үздэг байсан байна. Зохиолын нэгэн хэсэг болох Chimera нь эртний грекийн домог ярианаас гаралтай бөгөөд домогт өгүүлснээр арслан толгойтой могоон сүлдээ галаар амьсгалдаг гэсэн байна. Жинхэнэ амьдрал дээр ихэртэйгээ эсийн төвшөнд нийлэгдсэн хүн Chimera эмэгтэйн талаар хар сахалтын бичлэг дээр дурдсан. Тэгвэл энэ удаа жинхэнэ амьдрал дээр 4% нь хүний генээс бүтсэн өөрөөр хэлбэл бүтээсэн хархны энэ туршилтыг хизээ нэгэн цагт эдгэршгүй өвчин вирусыг эмчлэхэд туслана гэсэн итгэлээр хийж байгаа гин. Анимын англи дуу оруулахтай хувилбарт Yokid Bari Indel дуу оруулсан бөгөөд энэ нь One Piece-ийн ноён 2-т дуу оруулсан байна.
Үүнтэй ижил ноён хоёрын Япон хэлэнд дуу оруулагч нь Yokid ч мөн дуу оруулжээ. 1999 онд Arakawa Stray Dogs нэртэй one shot буюу нэг бүлэгтэй манга бүтээсэн бөгөөд үүн дээр засгийн газрын туршилтаас үүдсэн эрлиз охины тухай гардыг байна. Энэ охин нь хүн болон нохооны эрлиз. Энэ санаагаач алхимж ах トゥ ус дээр хадаж өгсөн гэхдээ илүү гонигтайгаар. Arakawa түүхийн талаар судлах дуртай гэх өөр нэгэн баримт нь засгийн газрынхны нэрийг 20 дугаар зууны үеийн P51 Mustang, E2 Hawkeye, FG1 Fury, M28 Hawk, KI28 Hayata зэрэг агаарын хөлгүүдээс санаа авчээ. Аним дээрх 3 дугаар анги дээр Эд Альфонзыг ус руу өшөглөөд оруулцдаг. Хамгийн амар нь энэ үйлдэл нь Альфонзыг хөнөөч мэтгэр байсан байна. Учир нь түүний хоёрын доторх лац нь арилвал Альфонз өөхөх байсан байна. Эдвардын дуу оруулагч Роми Парк нь Биличийн Тоширо, Шаман Кингийн Таурен зэрэг дөрүүдэд дуу оруулсан бөгөөд эдгээр дөрүүд нь бүгд намхан гэж дуудуулах дурггүй хэрвээ дуудчихвал тесэртлээ оруулдаг гин. Анимын 2003 оны хувилбарт эсрэг ертөнц байдаг бөгөөд үнний хаалгын нөгөө талд очивол тэр ертөнц рүү нэвтэрдэг юм байна. Эсрэг ертөнцид Эдвард Кинг Брадли буюу тэр ертөнцийн Фриз Лангтай уулздаг. Энэ дүрийг жинхэнэ амьдрал дээрээс сэтүүлсэн бөгөөд түүнийг Доктор Марбиус нэртэй бүтээлийг аним дээрээ дүрдээд өнгөрдөг. Ван Хохенхаймын биеийн дотор нь 536,329 хүнээс бүтсэн гүн ухаанчийн чулуу оршдог. Нэг хүн дунджаар 80 наслаг гэж үзвэл Хохенхайм 42 сая жил амьдарч чадна гэсэн үг. Аним дээрээ сүм бөгчтэй байсан ч Хохенхайм болон Триша Элрик нь үнэндээ хизэж гэрлээгүй бөгөөд үүний учраас ах トゥ ус ихэнхээ нэрээр овоглсон байдаг. Бид бүхний багтаа үздэг байсан Adventure Time буюу адал явлын цаг нэртэй телевизийн цувралын 5 дахь бүлэгт Фин зэвсэг болж хувирдаг металл гартаагаар дүрслэгддэг. Үүний учир нь Финий Япон дуу оруулагч нь Эдвардад дуу оруулсан Роми Парк байсан байна. Эдвардын намхан байдаг шалтгаан нь сүүнд дургуудтай биш. Нөгөө ертөнцид Альфонзын жинхэнэ биеийг амьд байлгахын тулд өөрийнхөө амьдралаас хуваалцаж байсан гин. Альфонзын биеийг буцааж авчирсны дараа өсөлт нь хэвэн явагдаж буцаад өндөр болсон байдаг. Альфонзын үнний хаалган дээр анима гэж бичсэн байдаг. Энэ нь ариусл гэсэн утгатай бөгөөд ихэнх шашинд ариусл нь махан биенээс сүнсэн биеэ чөлөөлж эрх чөлөөг олохыг хэлдэг юм байна. Зохиолчийн хэлснээр аним дээрээ Мустанг болон Риза нар гэрлээгүй бөгөөд хэрвээ гэрлэвэл дарга цэргийн хуулийг зөрчгөр байсан гин. Рой Мустангийн нүдийг философийн чулуугаар эмчилсэн хэдий ч Ризагаар анхаарал тавиулж асруулах дуртай байсан гин. Тэмдэж жүжиглсэн бөгөөд үүнийг Риза бас мэдэж байсан. Риза Хавкаийн тижээвэр амтан Хаятын үнэндээ 2 дугаар дэслэгч цолтой бөгөөд энэ нь Шиска болон Фьюри гэх мэт дөрүүдээс том цолтой болж таарч байна. Зохиолч Аракава нь бууны цуглуулгатай бөгөөд жижиг деталь бүрийг үнэмшилтэй бодит мэдрэмжийг өгөхийг хүссэн учраас цуглуулдаг гэсэн байна. Тодорхойлбол Риза Хавкаийн биедээ авч явдаг гар буун 1910 оны F-ийн загварынх, харин энэ харагдаж байгаа нь Германы алдарт Кар 98K-ийг дүрсэлсэн байдаг. Гол дүрч бай, туслах дүрч бай ихэнх өөд босон дөрүүдэд зориулж дурсгалын хайрцаг хийдэг гин. Хэрвээ хинч үхээгүй бол хайрцаг хоосон байдаг, сайн ч бай, муу ч бай бүгд деваачин руу явдаг бөгөөд зөвхөн шот хакерл тамар унаж байгаагаар дүрслэгддэг гин. Хамгийн сонирхолтой нь зохиолч Аракавагийн нэгч бодит эсвэл тод гарсан яг өөрийг нь буулгасан зураг интернетэд байдаггүй бөгөөд түүнийг ямар төрхтэй гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй гин. Интернетээс та Хиромо Аракава гэж хайвал нэг бол нүдний шилдэ үнэ эсвэл Эдвардад дуу оруулсан Роми Парк гарч ирдэг. Энэ үрээд бичлэг маань өндөрлж байна. Хүсвэл комент хэсэгт дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.